Midnight Zug үзүүлж байна. Нэгдүгээр бүлэг хотыг дэрж ихтэн түнэр харанхуй нөмөрсөн нь. 2000-ад онд өвлийн хүүтэн ирчээ авч байх үеэр нийслэл Улаанбаатар хотод бас нэгэн шин 7 хоногийн өглөө айлчлан ирж байлаа. Гэтэл Сүхбаатар дүүргийн нэгэн айлын герт зүрх зүсэж сэтгэл сэртгийлгэм хүн амны хэрэг гарсан байна гэсэн дуудлага нам гумааж дүрдэг хотын иргэдийн сэтгэлийг нэвт сүлбэж амар амгаланг нь эвдсэн байна. Цагдаагийн жижүүрт хүн амны онц нуттай хэрэг гарсан байна гэсэн дуудлагыг өглөөний 8 цаг 25 минутанд нэгэн залуу мэдээлснээр урд хожид Монголд үйлдэгдэж байгаагүй маш эрсгий аллагын хар мөр дагуулсан энэ түүх эхэлсэн юм. Шуурхай бүлгийн бие бүрэлдэхүүн дуудлага өгсөн газарт очтол бага насны хүүхдүүд болон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нүд тайлтрам зогсснууд цусан будагдсан хэвтэж байх нь тэр. Ийхүү тус хэрэг үлдэгдсэн айлыг цагдаагийнхан битүүмжилж шинжээчд хэргийн газрын үзлэгтээ оржээ. Тухайн үед ийм төрлийн харгас эрсгийн аргаар үлдэгдсэн гэмт хэргийг эрүүгийн цагдаагийн онц хүнд гэмт хэргийг мөрдөн шалгах албаны хашир мөрдөгчд хариуцсан ажилдаг байсан байна. Тэднийг хэргийн газар ирэх үед тус айл яг л мал нийтэлгааны газар шиг тэр чигтээ цуснд будагдсан. Цусны эвгүй үнэр нэвт ханхалж гадны нөлөөтэй бусдад хорлогдсон байж болжшгүй нэг гэр бүлийн 5 хүний зогтос байжээ. Ингээд анхан шатны үзлэгээр бага насны 2 эрэгтэй хүүхдийг хүүтэн мисээр хоолойг нь хэрчиж бусад хохирогчдын хэвлээ болоод амин тус газар нь хид хідэн удаа утгалж амь насыг нь хөнөөсөн бөгөөд хоолойгоо ирчүүлсэн бага насны нэг хүүг хөнөөснийхаа дараа ёс бусаар хүчирхийлсэн байна гэсэн дүгнэлт гарчээ. Ийхүү нийгмийг зочроосон онц ностой харгас эрсгийн аргаар үлдэгдсэн энэ гэмт хэргийн сэжигтнийг нэн даруй яралтай олж тогтоох ажил дээр эрүүгийн цагдаагийн онц хүнд гэмт хэргийг мөрдөн шалгах албаны хамгийн туршлагатай хашир мөрдөгчдийн бүрэлдэхүүнээр шуурхай ажлын хэсэг байгуулжээ. 2 дугаар бүлэг шалтгаан ба нөхцөл байдал. Нийгмийг цочирдуулсан тус хэргийг мөрдөн шалгаж байсан ажлын хэсгийн мөрдөгчд тухайн үед гэмт хэрэг үлдэгдсэн хэргийн газараас хэрэгтэй холбоотой эд мөрийн баримт болон бариад авчих сэжүүр тамга чиг гаргачих юу ч олоогүй байна. Өөрөөр хэлбэл том бухал өвсөн дундаас ганц хэрхэг зүү хайхтай адил төвчээр зааж мөн мэрэгжлийн өндөр түвшний туршлага шаардсан эргэлзээтэй нөхцөл байдалтай тулгарсан байна. Мөн нөгөө талаас хэрэг тамиа алдсан хохирогч өндөр албан тушаалын төрийн албаа өгч байж таарсан нь төр засгийн удирдлагуудын зүгээс энэ хэргийг үйлдсэн этгээдийг цаг алдалгүй олж тогтоо гэсэн тушаал шийдвэрүүд нь мөрдөгчдөд ихээхэн дарамт олж байсан байна. Ийхүү тус хэргийн хохирогчтой холбоотой хамаарал бүхий хүмүүсийг байцаах, гэрчийн мэдүүлэг авах зэрэг өргөн хүрээний шалгалтын ажиллагааг өрнүүлжээ. Хохирогчийн хийж байсан ажилтай холбоотойгоор өс хонцонтой өөр авлагатай зэрэг сэжиглэгдэж болох хамаарал бүхий хүмүүсийн хувийн эргийг шалгаж хэрэгтэй холбоотой жижиг шажиг бүх тамга сэжмийг мөрдөгчд тухай бүртээ мухарлаж байсан байна. Шалтгаан, арга барил, нөхцөл байдал. Өнгөрсөн зууны гэмт хэрэг мөрдөлтийн тулгын 3 чулуу. Гэтэл 20 дугаар зууны сүүлч 21-р зууны ихэнх үеэс эхлэн гэнэтл үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан нь ойлгогдохооргүй болж эхэлсэн байна. Юунаас үүдээд яагаад ийм зүйл үйлдэх болсон гэх зэрэг урд өмнө нь гарч байгаагүй эдрээтэй зангилаанууд бий болсон. Аллага үйлдэгдэх болсон шалтгаан нь бэлгийн халдлага биш, ямар нэг шунхан сэдэлтэй биш, цогцсон, алагдсны дараагаар зэрэмдэглэгдсэн байдалтай олдог зэрэг нь хэрэг гарсан шалтгааныг олж тогтооход баггүй хүндрэл учруулж байжээ. Тус хэргийг үйлдсэн сэдэл нь ямар нэг гадны хүмүүсийн шунхан сэдэл агуулаагүй, ямар тач хохирогчдыг таньдаг бүр өс хондны сэдлээр үйлдэгдсэн байх талтай байсан болохоор хэрэгт холбоотой байж магадгүй сэжигтнүүдийн хүрээг хомж энэ гэр бүлтэй ойр дотны хамаарал бүхий хүмүүстээр илүүтэй анхаарал хандуулах нь зөв гэсэн шийдвэр гарчээ. Шалгалтын явцад хэрэг гарсан яг тэр цаг хугацаанд хэрэгт хамааралтай байж болох хүмүүсийг дахин байцаалтанд оруулж тухайн нөхцөл шин жижиг тамгаар ажиллаж эхэлсэн байна. Хэрэг гарснаас хойш 48 цаг өнгөрч байх яг тэр орой тус айлын том хүүгийн үйл хөдлөл цагдаа нарын анхаарлыг ихээр татжээ. Хамгийн анх
энэ хэргийн талаар цагдаа дуудлага өгсөн хүн бол энэ айлын том хүү бөгөөд анхны мэдүүлэгтээ намайг ажлаа дараад хаалга түлхээд ороод ирэх үед ийм зүйл болсон байсан гэж байцаалд өгчээ. Мэдээч хэрэг тухайн үед хамгийн түрүүнд энэ залуу дээр мөрдөгчд тулж ажиллаж олон талаас нь судлан тандаж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Гэвч энэ залууг ойр төрний хүмүүс нь муу хэлэх нь байтугай хэр халдаахгүй, тогтой томоотой, аав ээжтэй ачлалтай, хүнд тусархуу, өөрийн гэсэн тогтсон амьдралтай гэж хэлэхээс өөр сэжүүр гаргачаар мэдүүлэг өгөөгүй байна. Энэ бүгд үнэн байж болно. Гэхдээ хүний дотоод санаа бодол руу өнгөж мэднэ гэдэг их нарийн ажил байдаг учраас том хүү болох энэ залуугийн үйл хөдлөл бүрийг цагдаа нар ажиглаж байжээ. Мэдээч хэрэг өөрийн гэр бүлийнхнийг бусдад алуулж ийм гажавлан үдсэн хүний сэтгэл ямар ойлгохтой байх вэ? Сэтгэлээр унаж аригтар сууж байсан нь тухай бүртээ цагдаа нарын нууц хараа хяналтанд доор явагдаж байсан. Яг энэ үеэр тусгай ажиллагааны явцад залуугийн машин байрлуулсан чагнах төхөөрөмжөд залуугийн галзуурсан мэт өөртөөгөө ярьж буй байдал нь энэ хэрийн зангилааг тайлах гол сэжүүрийг мөрдөгчдөд атгуулжээ. Энэ болоод бусад нотлох баримт тамгууд дээр үндэслэн залууг тэр доор нь албадан саатуулж таслан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авсан байна. Ингээд мөрдөн байцаалтын явцад эхэндээ залуу анх ярьсан мэдүүлгээл өгч байсан байна. Залуу камертай ганцаараа байхдаа хэвийн бус айшилж ямар нэг юмнаас айх, хийм харах, өөртөө ярих зэрэг сэтгэл зүйн хувьд дарамтад орсон байдалтай өдөр хоногийг өнгөрөөж байжээ. Улмаар энэ жигшүүрт хэргийг үйлдсэн гин буруутайгаа өөрийн биеэр хүлээсэн байдгийг. Цагдаагийнхан уг хэрэгт ашигласан зэвсэг болоод гэрээс нь алга болсон утсыг эрен хайх томоохон арга хэмжээ зохион байгуулад олж чадахгүй цөхрөнгөө барж байх үеэр сэжигтэн залуу хэрэг үйлдсэн хутга болоод гэрээс нь алга болсон тэр үеийн дөрөвгөн суурнаас салдаг гэрийн утсыг нуусан газар яг цав зааж өгчээ. Мөн үүгээр зогсохгүй хүчндөөсөн хүүгийн биенээс олдсон үрийн шингэний цусны бүлэг залуугийнхтай таарсан байна. Ийхүү онц ностой гэмтэргийг үлдсэн эзэн холбогдогчдыг олж тогтоосноор барахгүй уг этгээд нь өөрийнхөө төрсөн аав ээж дүү нараа хөнөөсөн хэмээн цагдаагийнхан олон нийтэд хэрэг гарснаас хойш 14 хоногийн дараа мэдээлэл хийсэн билээ. Энэ зөвүүн цагт хүний чанар ингэтлээ модно гэж хэн санах вүлээ? Газар дээр ганц заяах төрсөн эцэг ихээ яаж хөнөөдөг байна гэж олон нийт дуу дуугаа авалцсан хаалгалдаж байсан цаг саяхан мэт санагдана. 3 дугаар бүлэг. Зарим үйл явдал зан авирт нөлөөлдөг. Гэмт хэргийг 5 ангилдаг. Төрөлхийн гэмт хэрэг, харгас хэрцгий гэмт хэрэг, хүсэл тачаалаас үүдэлтэй гэмт хэрэг, архаг гэмт хэрэг. Эцэст нь тохиолдлын гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг энэ аргуудаар үйлдэгддэг. Бас хүмүүс ийм замаар гэмт хэрэгтэн болдог. Мөрдлөгийн явцад сэжигтэн хэрэгээ хүлээж хэрэг үйлдсэн зэвсгийг цагдаа нарт гаргаж өгсөн гэдэг ч нөгөө төгөр энэ нь яг таг сэжигтэн залуу уг хэргийг гардан үйлдсэн гэдэг нотлогооч бас биш юм. Учир нь тухайн үед өндөр албан тушаалын хүний гэр бүлийнхний хөнөөсөн ийм ноцтой хэрэг гарснаас үүдээд улс төрийнхний гэмтнийг нин дараа олж гисгэ гисэн цаг хугацааны хайчин баригдан хит нэг талыг барьж ажилласан. Мөн нөгөө талаас өөрийнхөө эцэг ихээ төрсөн хүн хөнөөжөө гэдэг мэдээлэл нь олон нийтийн зүгээс тэр залууд адгийн алуурчин гэсэн пайж зүүж амиг амиар гэсэн харгис шийтгэл оноох гэсэн бүдгхэн бодолтой автагдсан хийсвэр шийдвэрүүд энэ хэргийг тэгсгээд цэг тавиад хаахад үргэсэн байна. Нэг жишээ авъя. Чи дөрвөн хүнтэй цахилгаан шатанд байна гэж бодъё. Тэгээ чи ганцаараа лифтний ар хан руу буруу хараа зогсчихож. Энэ үед л лифтэнд байгаа бүх хүний толгойд нэг бодол орж ирнэ. Тэд тодорхойгүй шалтгааны улмаас чиний үйлдэлд эвгүүцдэг. Хэрв буцаад харах юм бол бүгд хэвэн болдог. Энэ л бидний амьдарч буй нийгмийн сүүдэртэй хэсэг. Учир нь тэд чамааг өөртөөсөө өөр гэж харсан л бол тэгж ойлгодог. Гэтэл энэ зөвхөн тухайн үеийн үйл явдал болохоос энэ хүн ийм гэсэн яг таг нотлогоо биш юм. Сайн эсвэл муу, зөв буруу гэж улаан бал бариад хүнлэнгөөс хин нэгний алдааг засах шиг амархан зүйл байхгүй гэдгийг хэлэх гэсэн санаа. Угтаа бол ойр тойрны хүмүүсийнх нь хэлдгээр тогтоо томоотой, аав ээжтэй асралтай, гэрийн голом залгах ганц хүү гэх. Гэтэл яагаад гэвгүй нэт гэрийнхнийхээ алаа зогсохгүй хамгийн хайртай байсан эрэгтэй дүүгээ хүртэл хүчндвэ гэдэг дээр яриагаа үргэлжлүүлье. Тус айлын том хүү болох энэ залуу нь анх ялтнаар татагдж байх үедээ мөнгнөөс болж
ийм хэрэг үйлдсэн гэдгээ хүлээж байцаалд өгсөн тухай цагдаагийнхан мэдээлэл хийсэн билээ. Гэтэл хэрэг дээрээ энэ айл бусдын жишгээс хавьгүй боломжтой амьдралтай байсан байдаг. Залуу ашиг онжоо харсан байлаач аав ээжийнхэн амнаас илүү үнэтэй гэж үг эргэлзээтэй л асуудал. Түрүүн хэлсэнчлэн янз бүрийн байдлаар хүмүүс гэмт хэрэгт холбогддог. Харин эдгээрийн дотроос харгас хэрцгий хэрэгт холбогдсон ийм хүмүүсийн ихэнх нь өмнө нь ийм хэрэг хийж үзээгүй. Хувийн тодорхойлолт нь өөл хэмгүй байдаг. Гол асуудал нь яагаад алуурч ийм зүйл хийвэ биш. Яг яагаад ингэж хийв гэдэгт байгаа юм. Бид яг одоо сэтгэл зүйн талаар ярьж байна. Энэ залуу яг яагаад ингэж зөв усаар хэрэгцээгээ хангав? Гаж донтой нэгэн байсан гэж үү? Хувь хүний төрлөх зан чанар нь хэвийн эсвэл сэтгцийн өөрчлөлттэй байхаас төсөөр зүйл. Гэмт хэрэг үйлцэн этгээдүүд анханасаа ийм төрдгүү эсвэл тэд энэ хугацаанд өөрчлөгддөм болов уу? Дөрөвдүгээр бүлэг. Тоосон дарагдаж мартагдсан хавц тэргийн материал. Зарим нэг үйл явдал яг л унтраалах шиг оронгороо ирэх тал бий. Энэ нь тухайн мөчөд тохиолдсон үйл явдал хүний зан авирт нөлөөлдөг гэдгийг хэлэх гэсэн санаа. Гэртээ орж ирээд гэрийнхнийхээ халаад дараа нь юу ч болоогүй юм шиг цагдаа дуудлага өгөө зогсохгүй. Эд мөрийн баримтаа хүртэл нууж амжсан байгаа юм. Аллаг болсон яг тэр нөхцөл байдлыг бүгдээрээ дотроо төсөөлье. Тэр залуугаас гадна энэ гэрт 5 хүн байсан. Гэтэл даваа гарагийн тэр өглөө аав ээжийг нь ах нь алж байхад ядаж ганц ч хүн болов яагаад хашгирч тусламж хүсээгүй юм бол энэ л их сонирн байгаа юм. Тэр үеийн учир мэдэх хуульчид яавч нэг хүн энэ хэргийг үйлдэх боломжгүй гэж дүгнсэн байдаг. Энэ залуугийн хувьд 3 шатны шүүгэн шийдвэрээр цаазаар авах ялыг хэвээр үлдээсний дараагаар хаашаага 1 метр хүрэхтэй өгөөтэй давчуу камерын өрөөнд судсаа ханж амиа хорлсон байдгийг. Харин амьсгал хураагаас өмнө түүний үлдээсэн захианд намайг гэртээ орох үед бусдын нэгэнд өнгөрч гисэн. Аав ганцаараа байсан. Тухайн үед би маш их цочирдсон. Би аавыгаа энэ хэрэгт буруутай гэж бодсон. Дараа нь аавыгаа хөнөөсөндөө өөртөө гутарч боломгдсон. Мөн байцаагч болон мөрдөгчдийн зүгээс надад маш их дарамт үзүүлж хэрэг тулгаж байсан гэж бичиж үлдээж. Тусайлаас олдсон зарим нэг хурууны хэний улмөр хохирогчд болоод тэдгээртэй хамаарал бүхэн хүмүүстэй огт таараагүй бөгөөд хэн болгон тогтоогдоогүй өдийг хүртэл нууц хэвээр тоосон дарагдаж баларцсан хавтас тэргийн материал донд үлдсэн юм. Энэ мэтчлэн өөр шалгаж нэглэх үндэслэл бүхий эргэлзээ төрүүлэхэд баримтууд байсаар л байна. Ийхүү Монголын нэг гэр бүлийн амин хэлхээ тасарч хумхын тоос мэт замхрын алга болсон харамсалтай хэрэг гарч байсан мэлээ. Нэгэн шүүхээр таслагдсан хэргийг энд дахин шүүж аль нэг талд орох гэсэнгүй. Энэ хэргийн тухай олон нийтэд ил болсон жижиг шажиг хагарч ударсан хэсгүүдийг хүндлэнгийн байр сууриас зүй тогтлог нь нэвлүүлж базах гэсэн санааг агуулв. Midnight Zoo 2019